Сонсогчдоо өнөөдөр нэгэн нэмэлт дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаар жаахан урт болох болов уу гэж бодож байна. Бас олон сэдвийн хүрээнд ярина. Тиймээс олон зүйл нэг доор сонсох дургүй хүмүүс айхан бол энэ дугаарыг алгасаарай гэж хүсье. Өнөөдөр юу ярих чинь вэ гэхээр Монголд эдэг ганцхан гяндан буюу хаалттай хорих байгууллагын тусгай нэгж гэж нэрлэдэг. Монголын хамгийн чанга дэглэмтэй хүнд гэмт хэрэг үйлцсэн хүмүүст хоригддог. Тахир соёот дахь шүүхийн шийдвэрийн 405 дугаар ангид очиж бэлтгэсэн. Одоогоос 10-аад жилийн өмнө гарч ирсэн нэгэн нийтлэлийн хэсгээс уншиж өгье. Тэгээд үргэлжлүүлээд нээлттэй хаалттай хорих анги одоо гяндангийн ялгаанууд нь ямар байдیں, хуулийн дээрээ юу гэж заасан байдیں тэр тухай нь яриад тэгээд төгсгөлд нь энэ нийтлэл дээр дурддагдж байгаа гянданд хоригдож байгаа одоо хид хідэн хүнд гэмт хэрэгтэн хүмүүсийн тухай олдж байгаа мэдээллүүдийг нь товчхон ярьж өгөхөөр бэлдсэн байна. Ингээд өдрийн сонинд гарч исэн Хүрлбаатар, Цэнд Аюуш гэх хүмүүсийн бэлтгэсэн нийтлэлийг уншиж өгье. Эрүүгийн элементүүдийн хилдгээр Монголын хамгийн чанга дэглэмтэй хүнд гэмт хэрэг үйлцсэн хүмүүсийн ясаа тавьдаг, оргил шорон гэгдэх тахир соёотын хорих анги буюу гяндангаас сурвалжлага хийлээ. Хоёр төмөр хаалгыг нь албахаагч нар онгойлгож өгөв. Төмөр сараалжин хашааны цаана том биетэй сүрдмээр нохоонууд танихгүй хүн орж буйг мэдэж байгаа бололтой араа шүдээ яралзуулан боргож төмөр хашааны цаанаас дүүлэн дайрж байна. Албахаагчтаас гадна эдгээр нохоонууд гянданд хоригдож буй хоригдлуудыг мандаг. Дотгошоо ортол үүдэнд нэг албахаагч өрөө болгоны камерыг хараад сууж байлаа. 70 гаруй камерт байгаа хоригдлуудын үйлдэл болгоныг эндээс давхар хяндаг юм байна. Ийхүү дөнгөж хорих ангийн хаалгаар ортол нэг давхрын төмөр хаалганууд энд тэндгүй тар няр хийж албахаагч нар гараа ардаа аваад цаашаа хараад зогс ямар нэгэн үйлдэл хийж болохгүй шүү гэж сануулад камер болгоноос хоригдлуудыг гаргаж эхлэв. Дээл, күүртэг, хөвөнтэй цамц гээд янз бүрийн хувцастай хоригдлууд гарч ирхэн тэр. Баруун талаасаа 3 дахь өрөөнөөс малгайтай хар хүрэм өмссөн 50 орчим настай болов гэмээр нэгэн хоригдлыг гаргалаа. Газар шагаа хаятай нүдэн тогтож ядах тэр хүн бол хон хэрээдийн инх бат байлаа. Бидний бараанаар хүрэмнийхээ малгайг хурдхан өмсөд хан руу харж зогсов. Сахлан нургаж царай нилээдгүй харалсан байна. Хаалгаар гарч ирэхдээ ямар нэг юм амандаа хийсэн бөгөөд тэр үед нь уруулынхан цаанаас шүд бус буйл цухууж харагдсныг сүүлд нь хянагчаас асуухад өрөөний чигнээс болоод бараг бүх шүд нь унсан гэж тайлбарлаж хэлв. Харин наад талынх нь өрөөнөөс гарч ирсэн өндөр залууг хэн болохыг хянагчаас асуухад мэдхүүл байна гэж товчхон хариулав. Нэрийг нь сонсоод л BSB сервисийн нэгтлэнг хуурч мэхлэж дээрэмдэж хөнөөсөн мэдхүү болохыг төвөггүй танив. Мөн мэдхүүгийн наад талын өрөөнөөс Дорноговь аймгийн Улаан уулын застав дээр дарганараа буудаж хөнөөсөн 4 хилчний нэг оюун болд гарч ирсэн байв. Энэ мэт 10 гаруй хоригдлыг гадаалуулахаар гаргалаа. Хорих ангийн баруун талд 2 хүнч зөрхөөргүй нарийнхан хашаан завсар хоригдлуудыг зогсов. Тэд бүгд л тэнгэр лүү хараад зогсох аж. Урт амьсгаа аваад л бүртийх ч үүлгүй тэнгэр лүү ширтээд л байна. Хаа нэгтээ болжмор дээгүр нь ирэх чөлөө гэж ийм байдаг гэдгийг мэдрүүлэх гэж байгаа юм шиг нисэж өнгөрнө. Ийхүү 10 гаруй минут зогсоод хоригдлууд даарч байгаа бололтой бэвигээд чичирч байгаа нь ажиглагдав. Дулаан байранд өдөржин байдаг болохоор хүүтнийг тэсвэрлэж чаддаггүй болчихдог байх. Ингээд тэднийг эхнээс нь буцааж оруулж эхлэв. Хэсэг хугацааны дараа 2 дахь ээлжнийхэн гарч ирэв. Булган аймгийн Тишиг суманд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн махан толгой хочтой тулгаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний толгойг тастаж гудамжинд хаясан Увс аймгийн Харьяат инхээ. Эхнэр нөхөр хоёрыг тамлаж гэртээ шатааж байсан цэрэнд орж гээд нийгмийг айдаст автуулж байсан онц ноцтой гэмт хэрэгтнүүд гарч ирлээ. Тэднийг гаргахын тулд тус ангийн алба хаагчид маш сонор сэрэмжтэй байдаг бөгөөд хоригдол ямар нэгэн илүү үйлдэл хийвэл ойртохгүй байхыг алхам тутамд сануулж байлаа. Тэд өдөрт ердөө 30 минут л нар харах хэрэгтэй. Өдрийн цагаар орон дээрээ хэвтэх ирэхгүй. Бас хинтээч юм ярих боломжгүй бөгөөд зөвхөн өөрөө өөртөөгөө л өдрийг өнгөрүүлдэг. Хамгийн багадаа 25 жил өөртөөгөө байна гэсэн үг. 2 дугаар давхраар явхад биднийг харсан хоригдол шууд л цаашаа хараад зогсчих юм. Тэгсэн мөртлөө бидэн рүү нууцхнаар харж ямар нэг юм ярихыг хүсэж буйна илт.
Ганцаараа байгаад байхаар хүн рүү ихцэлж харж чаддаггүй болчихдог бололтой. Мөн тэд гадны хүмүүст өөрийгөө харуулах дургүй байгаагийн нэг илэрлэл нь энэ гэсэн. Гянданд хоригдож байгаа ялтнуудыг байгалийн гэрэл тусахгүй чийхтэй өрөөнд нэг чийдэн асаагаад л байлгаад байдгийн байх таа гэж боддог байв. Ер нь энд ирж байгаагүй хүн бүр л ийм бодолтой ирдэг байх. Тэгтэл яг газар дээрээ шал өөр юм байна лээ. Камерууд нь хүний толгой багтахааргүй жижигхэн цонхтой. Энэ цонхоор гадаад ертөнцид юу болж байгааг мэдэрдэг. Гэхдээ зөвхөн тэнгэр бүүдгэр байна уу үгүй юу? Цас бороо орж байна уу гэдгийг л харж болно. Жилд 2 удаа ар гэрийнхаа хүмүүстэй уулзах эрх эдэлдэг байна. Мөн өрөөндөө ор, сандал, бие угаах, хувин зэргээс өөр эд хогшил гээд байх юм байхгүй. Ингээд эзэнгүй нэгэн камераар орлоо. Төмөр сараалжин хаалганы дээр Дорнод аймгийн Харьяат Цэрэнд орж гээд үйлдсэн хэргийнх нь зүйл ангиудыг нь игнүүлээд бичсэн байлаа. Түүний өрөөний орон дээр жижиг хэмжээний хевс тавьсан байгаа нь харагдав. Мөн нэг ээлжийн хувцаа Нямбаг их чинь эвхээд тавьчихсан байв. Харин ханан дээр нь хүл бөмбөгчдийн зурагт хуудсуудыг наасан байна лээ. Түүний хажуу талд дөнгөж 20 гаруй настай болов гэмээр нүд хөмсөг болсон цагаан царайтай залуу хаалга руу хараад зогсож байлаа. Хаалган дээр нь Сэлэн аймгийн Мандал сум 1992 онд төрсөн тулга хэмээн бичжээ. Дарганараа буудаж хөнөөсөн 4 хэлчний нэг нь ингэж зогсож байгаа нь амьдралын сайн сайхан баяр жаргалыг мэдэрч чадалгүй хайрын залуунасаа торны цаана бүр гянданд сууж байгааг нь харахаар харамсалтай санагдаж байлаа. Гэхдээ шүүхээс түүнд зохих ялыг нь өгсөн. Ээж эмээ хоёр нь тулга дээр ирдэг гэсэн. Одоо түүнд 28 жил гянданд ял идэх хугацаа үлдээд байгаа. Хажууд нь мөн л түүний хамсаатан болох лавг жав байсан. Хүнтэй огт юм ярихгүй байгаа болохоор сэтгэл зүйн өөрчлөлтөнд орсон бололтой. Юу ч ярихгүй өөдөөс ширтээд л зогсоод байсан. Харин энэ хоёр залуугийн хажуу талын өрөөнд найз охиныхоо аав ээжийг хөнөөсөн Хатанбаатар хоригдож байв. Монголын шоронгийн түүхэнд 30 жил хоригдоод энэхүү ганцаардлын ялын газраас амьд гарч байсан хүний түүх байхгүй. Тэгэхээр дөнгөж 20 насны босгыг алгаж яваа эдгээр хоригдлууд ирээдүйн тухай бодохгүй байхыг хичээдэг байх. Мэдээж тэдний ирээдүй харанхуй өөр зүйл хүлээж байгаа гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Тэдний хувьд хоног өдрүүд, цаг минут таг зогсчихсон юм шиг л байдаг байх. Өглөө босоод л маргааш хурдан болоосаа гэх хүлээлтээр цагийг өнгөрөөдөг байхаа. Энэ 20 ангид 72 хоригдол ял эдэлж байна. Тэдэнд жирийн дэглэмтэй 20 ангийн хоригдлууд хоол унд хийж өгдөг. Хоол хийж буй өрөөгөр нь явхад тарган малын цувдаагаар хийсэн ногоотой шүл 40 гаруй литр болов гэмээр 2 бетонын тогоонд мэлтэлцэж байлаа. Заримдаа цөөвөн махаар хийсэн бууд зэрэг хоол хийж өгдөг гэсэн. Хоригдлууд өдөрт 3 цаг телевиз үзэх эрэхтэй өрөө болгоны урд байх ханан дээр нь 12 инчийн телевизээр байрлуулсан байдгийн байна. Биднийг ийн явж байтал нэг хоригдол өрөөнөөсөө даргаа бидэнд ТV-с үзэх боломж олголдоо бүх үзмээр байна хэмээн чангаар хашгирч байлаа. Батцэнгэл гих хоригдол ийхүү хашгирсан. Гэхдээ яваад очиход мөн л цаашаа хараад зогсчихлоо. 3 өрөөг нэг хянагч 24 цагаар мандаг. Тэдний хэлж байгаагаар хэрэгэн таслагдаад ирж буй ямар ч хоригдол энд ирээд 2 хонолгүй галзуурах төгтөг гэсэн. Уйлаад л амиа хорлох гэж оролдоод л эсвэл хан мөргөөд л алба хаагч нарыг сандрагдаг. Энэ үед нь хан тааз шалан зөөлөвчтэй өрөөнд номхруулах цамц өмсгөөд оруулахад хамаг чадлаараа тийчилж байгаад л тайвширдаг гэсэн. Мөн гяндангийн хоригдлууд ямар нэгэн зөрчил гаргах гээд байдаг. Муу зуршилтай. Учир нь зөрчил гаргалаа гэхэд дэглэм нэмэгдэхгүй. Сахилгад хэд хоног суугаад л өнгөрөх учраас 405 дугаар 20 ангийн алба хаагч нартай зүй бусаар харилцаж хил амаар доромжлох асуудал гардаг. Мөн олон жил хоригдсан зарим нэг нь сэтгцийн өвчтөй болдог. Эсвэл бос чадахгүй суунг болчихдог гэсэн. Хөдөлгөөн дутагдлаас болоод л ийм байдалд хүрдэг бололтой. Мөн хоригдлуудын зарим нь эмэгтэй хүний мөрөөсөл болдог гэсэн. 20 ангийн сувилагч эмчнэр үзүүлэх гэж худлаагаасаа өвддөг гин. Түүнээс гадна хянагч болон гаднаас ирж байгаа хүмүүсийг цохиж нүүрэнд нь гэмтэл учруулад мөрдөнд очиж ганцаараа биш хүмүүстэй хамт нэг өрөөнд хоригдох хүсэлтэд итгээд цөөнгүй байдгийг дурдж байсан. Тиймээс хоригдлуудад хит ойртож болохгүй гэдгийг дахин анхааруулсан.
За нэг ийм нийтлэл байна. Дундаас нь одоо та хэдэд уншиж сонирхууллаа. Тэгээд одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө бичигдэж байсан болохоор дээрх нийтлэл дээр дурддагдсан нөхцөл байдлуудаас өөрчлөгдсөн зүйлс олон байгаа байх. Гяндангийн тухай мэдээлэл хаагаад үзэхэд хоригдлуудад одоо шашны байгууллагынхан сургалт явуулдаг, мөн сэтгэл зүйчд бол туулж харьцдаг. За тэгээд бясалгал хийлгэж сэтгэл санааг нь тогтворжуулдаг гэсэн мэдээллүүд байсан. Мөн хоригдлууд цааслаа, саван зэргээр баримл бүтээгээд уран зураг зурдаг. Тэгээд лагаар бурхан бүтээж нүглээ нэмгэлхийг хичээдгээ гэж өөр нэгэн нийтлэлээр бичсэн байсан. За ингээд үргэлжлүүлээд 2017 оноос хойш мөрдөгдөж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дээр зааснаар нээлттэй хаалттай хорих анги нь ямар ялгаатай байгааг хэлж өгье. За хорих байгууллага буюу шорон нь нээлттэй хаалттай хорих байгууллага гэж хоёр янз байгаа. За тэгээд тэдгээрээс гадна насанд хүрээгүй гэмт хэрэг үйлцэх хүүхдүүдийг хордог. Одоо сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэж бий. Бас ганц удаг гэж хүмүүс яриад байдаг. Цагтан хорих төв. За тэгээд хорихын эмнэлэг гэж байгаа. Бас мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж байгаа юм байна. За бусдыг нь орхиод нээлттэй хаалттай хорих ангийн тухай дэлгэрүүлээд ярив. За өмнө нь бол жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан энтер гэж ангилдаг байсан юм бэлээ. Одоо бол нээлттэй хаалттай гэсэн хоёр ангилалд явж байгаа юм байна. За шоронгийн зэрэглэлүүдийнх нь хувьд хамгийн сул дэглэмтэйгээс нэхлээд ярьж өгье. Нээлттэй шорон гэдэг нь дотроо энгийн болон тусгай зэрэглэл гэж хоёр янз байгаа. За энгийн буюу хамгийн сул дэглэмтэйд нь болохоор анх удаа гэмт хэрэг үйлдээд 2 жилийн хугацаагаар шийтгүүлсэн хүмүүс одоо хоригддог. Мөн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хоригдлууд хоригддаг юм байна. За нээлттэй байгууллагын тусгай зэрэглэл гэдэгт нь болохоор 2 жил болон түүнээс дээш хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн хүмүүс хоригддог. Тэгээд бас урд өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлууд нээлттэй байгууллагын одоо тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа. Мөн энгийн зэрэглэлээсээ дэглэм нэмүүлж одоо шилжиж орж ирсэн. Эсвэл хаалттай хорих байгууллагаас дэглэм буурч одоо шилжиж ирсэн хоригдлуудыг нээлттэй хорих байгууллагын тусгай зэрэглэл гэдэгт нь хоригддаг юм байна. За түүнээс гадна хамттан ял эдлүүлж болохгүй, тус нь байлгах шаардлагатай хоригдлууд гэж бас хуулийн дээр зааж өгсөн байдаг юм байна. За энд нь болохоор анх удаа ял эдэлж байгаа хоригдлыг давтан гэмт хэрэг үйлдсэн хоригдлоос тусад нь ял эдлүүлдэг. Мөн засарч хүмүүжиж байгаа хоригдлыг засарч хүмүүжихгүй байгаа хоригдлоос тусад нь ял эдлүүлнэ. Мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг хамтд нь хорж болдоггүй. Мөн хамгийн сүүлд нь эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнд тооцогдож одоо ял шийтгүүлж байгаа хоригдлоос тусад нь ял эдлүүлэх юм байна. За дараагаар нь хаалттай хорих байгууллага байгаа. За хаалттай хорих байгууллага нь болохоор бас дотроо энгийн болон тусгай гэж хоёр янз байгаа. За энгийн зэрэглэлт нь болохоор санаатай гэмт хэрэг анх удаага үйлдээд 4-6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хоригдлууд ял эдэлдэг. Эсвэл өмнө нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан. Тэгээ энэ удаа болохоор 4 жил хүртэл хугацаагаар ялаар шийтгүүлсэн хоригдлууд хаалттай хорих байгууллагын энгийн зэрэглэлд ял эдэлт юм байна. За тэгээд урд өмнө нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж байсан хоригдол 2 дахь удаага ч юм уу 3 дахь удаага гэмт хэрэг үйлдэхдээ ямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх хамаагүй хаалттай хорих байгууллагын энгийн зэрэглэлд хоригддаг юм байна. За тэгээд тусгай зэрэглэлд 6 жил түүнээс дээш хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн дэглэм буурч ирсэн хоригдлууд ял эдэлт юм байна. За хаалттай хорих байгууллагын тусгай зэрэглэлд болохоор бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн хоригдлууд ял эдэлдэг. За манай подкастын дугаарууд дээр дурддагдж байгаа ихэнх хүн амны хэргийг одоо үйлдсэн хүмүүс бол ихэвчлэн хаалттай хорих байгууллагад ял эдлэхээр шийтгүүлсэн байдаг. За энэ дундаа бүх насаараа хоригдох ял авсан хүмүүс нь хаалттай хорих байгууллагын тусгай зэрэглэлд ял эдэлдэг юм байна. Харин гянданд буюу одоо тэр тахир соёотын 405 дугаар хорих ангид ганцаарчилсан өрөөнд ялаа эдэлж байгаа хүмүүсийг болохоор бас дахиад дотор нь тусдаа хаалттай хорихын тусгай нэгж
гэж хэлдэг юм байна. Тусгай нэгж, тусгай зэрэглэл хоёр нь яг тоочны юугаараа ялгаатай байдаг. Ямар хүмүүсийг тусгай нэгж рүү, ямар хүмүүсийг тусгай зэрэглэл рүү ингэж ялгаж салгаж оруулдгийг гэдгийг хуулийн дээр бичиж өгөөгүй лээ. Надад бол ямар нэгэн нарийн мэдээлэл олдсонгүй. Ямар ч байсан хаалттай хорихын тусгай нэгжэд буюу гянданд хоригдлыг ганцаарчилсан тасалгаанд хорих ёстой. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл хорих ангийн дарга нь прокурортой зөвшөлдөж байгаад хоригдлуудыг 2-2-оор нь хорж болно гэж зааж өгсөн байна. Мөн зохих хяналт хамгаалтын доор өдөрт 1 цагаас доошгүй хугацаагаар гадаалуулна гэж бичсэн байлээ. Түрүүн нийтлэл дээр дурдж байсан 30 минут гэд ярьж байсан. Тэгэхээр энэ хугацаа нь 2017 оноос хойш үйлчилж байгаа шинэ хуулиараа 1 цагаас доошгүй болж нэмэгдсэн юм байна. За тэгээд 180 хоногт 2 удаа төр уулзалт хийн гэж бичсэн байсан. Яг өөрийн цусан төрлийн хамаатан саадан аав ээж ах эгч өвөө эмээ үр хүүхэдтэйгээ албан ёсны яг хамаатан болохоо ийм нотолсон бичиг баримтын дагуу 180 хоногт 2 удаа буюу жилд 4 удаа гэсэн үг. Мөн нийтлэл дээр болохоор жилд 2 удаа гэж бичсэн байсан. Тэгэхээр 2017 оноос хойш энэ тоо нэмэгдсэн байгаа юм байна. За ингээд жилд 4 удаа уулзалт хийхдээ 3 цаг хүртэл хугацаагаар уулзах боломжтой байдаг. Удаан хугацааны уулзалт гэж бол гянданд байхгүй. Гяндангаас доошоо дэглэмүүд нь бол удаан хугацааны уулзалт гэж байгаа. Тэр нь 72 цаг хүртэл хугацаатай байд юм байна. 30 хоногт 1 удаа захидал явуулж болно. 90 хоногт 1 удаа илгээмж авч болно. Мэдээж хуулийнхаа дагуу илгээмж болон захидалт нь хорих ангийн зүгээс үзлэг шалгалтыг бол хийдэг. Уцаар ярих боломжгүй байдаг юм шиг байлээ. Хуулийн дээр нь бол гяндан гэсэн хэсэг дээр нь уцаар ярих тухай ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Мөн энэ хуулийн 206-гийн 5 дээр нь бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн хоригдол хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд 10 жил ял эдэлсэн тохиолдолд хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд шилжүүлж болно гэж бичсэн байсан. Гэхдээ бас шаардлагуудыг хангасан байх ёстой гэсэн. Жишээлбэл 1 жилийн хугацаанд цахилгын зөрчил гаргаагүй байх гэж заасан байдаг юм байна. За тэгээд нэг зүйл нэмж хэлэхэд манай Монгол улсын хуулинд бүх насаар нь 20 гэдэг нь 20 жил байдаг, 25 жил байдаг. Үхтэл нь тэнд нь хордог гэд хүмүүс яг тэр бүрчлэн мэдгүй маргаантай байгаад идэм байлээ. За эрүүгийн хуулийн 5-6 дээр болохоор 2023 оны 12 сарын 7-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр бүх насаар нь хорих ял шийтгүүлсэн хүн 30 жил хоригдсны дараа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол ялтны хувийн байдал зэргийг нь харгалзаад суллах эсхийг шийдвэрлэнэ гэж заасан юм байна. Тэгэхээр бүх насаараа хоригдно гэдэг нь 30 жил хаалттай хорих байгууллагын тусгай зэрэглэлд ял эдэлнэ гэсэн үг юм байна. За тэгээд хоригдол ял эдэлж явах хугацаанд нас барах юм бол гэр бүлт нь бол даруй мэдэгддэг. Тэгээд мэдэгдснээс хойшоогоо гэр бүлээс нь 7 хоногийн дотор хариу ирэхгүй ах юм бол хорих анги өөрийнхөө зардлаар оршуулдаг юм байна. За өөрийн зардалч гэж бидний татвар төлсөн мөнгөөр гэсэн үг шүү дээ. За ингээд бүгдээрээ үргэлжлүүлээ. Саяны уншиж өгсөн нийтлэлийн хэсэг дээр дурдгдсан гянданд ял эдэлж байгаа хэд хэдэн хүмүүсийн тухай ярилцъя. За эхлэхээс өмнө бараг 15-аас дээш жилийн өмнө үлдэгдсэн хэрэгүүдийн тухай ярих гэж байгаа учраас дараах мэдээллүүд нь албан ёсны их сурвалж дээр үндэслээгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаас авсан гэдгээ нэмж хэлье. За миний их сурвалжаа байнга авдаг шүүх цэгийн эмээ нь бол албан ёсоор бүр нээгдэхээс нь ч өмнө болсон ийм хэрэгүүдийн тухай ярих гэж байна. За эхний хүн бол хон хэрээдийн Инх бат гэж хүн байгаа. За хон хэрээдийн гэж ярьдаг нь би ямар учиртай бол гэж бодоод байсан чинь ургийн овгын юм байна. Хон хэрээд овгийн банзрагчийн Инх бат гэж хүн юм байна. За социализмын үед хятадуудыг бүлэглэн дээрэмдсэн хэргийн толгойлогч гэж ял эдэлж байсан гэсэн мэдээлэл байсан ч гэсэн яг баттай мэдэж чадаагүй. Ямар ч байсан 1985 оны үед ял эдэлж байсан юм байна. За тэгээд тухайн үед бол шоронд ном уншихыг зөвшөөрдөггүй байсан. Тэгээд энэ тал дээр бол энэ Инх бат гэж хүн тэмцээд хоригдлууд гаднаас өөрөө номтойгоо ирэх юм бол зөвшөөрөөд оруулдаг болсон гэж байсан. За дараагаар нь 1996 оноос эхлээд үнэн сонинд сурвалжлагчаар Лодонгийн Төдөв гуайн доор ажиллаж байсан хүн юм байна. Монголын утга зохиолын салбарт шүүмж судлалын чиглэлээр ажиллаж байсан. Социализмын үеэс эхлээд шүүмж бичдэг байсан. Тэгээд баримтат зохиол бичдэг хүн юм байна. Өв залгамжлагч гэд бас нэлээд алдартай зохиол нь байдгийн байлээ. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын зохиолчдын
эвлэлийн шагналд зохиолч, сэтгүүлч хүн гэсэн. За түүнээс гадна үндсэрхэг үзлийг дэлгэрүүлэх зорилготой Хөх Монгол, Даяар Монгол гэх бүлэгмүүдийг үүсгэн байгуулагчдын нэг гэж явдаг юм байна. Харин хон хэрээдийн Инх Батын үйлдсэн гянданд орсон хэргийнхэн тухай ярих юм бол охиныхоо найз залууг буудаж амнасанд нь хүрсэн хэрэг үйлдсэн байгаа. За энэ харамсалтайгаар амиа алдсан залууг бол Чинбат гэдэг байсан. 1983 онд төрсөн. За хэрэг болох үед 24 настай байсан. Баянзүрх дүүргийн 84-р сургуульд 10-р ангиа төгсөөд бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурч байсан хүн юм байна. За ээж аав нь бол Оросд сургууль төгссөн болохоор хүүхэд байхаасаа орос хэл сурсан. Давхар англиар ярьдаг. Тэгээ Хятадд сурдаг болохоор мэдээч хятад хэлтэй хүн байсан гэсэн. За Хөх хотын анагаахын сургуульд сурахынхаа хажуугаар сургуулийнхаа дэрэгдэх хамтарсан имлэг гэж байдаг шүү дээ. Тэр хамтарсан имлэгтээ монголчууд ирж үйлчлүүлэхэд нь орчуулагч хийдэг байсан гэсэн мэдээлэл байсан. За ингээд талигач Чинбат интернетээр хон хэрээдийн Инх Батын охин Гоо Марал гэх эмэгтэйтэй дотноссон. За зарим мэдээлэл дээр болохоор Гуа Марал гэж бичсэн байсан. Зарим дээр нь болохоор Гоо Марал гэж бичсэн байсан. Би Гоо Марал гэд яриад явчих. Талигач Чинбатын хувьд тухайн жилдээ цагаан сараар Монголд ирчээд Хөх хот руу сургууль руугаа буцагаасаа 2 хоногийн өмнө Гоо Марлын зургийг цаасан дээр хевлээд авчихсан. Аав ээжтэй үзүүлээд ийм охинтой танилцсан гэд ярьж исэн. Тэгээд буцагаасаа өмнө нь Гоо Марлтай анх уулзаж болцоонд явсан. Харин Чинбатыг яг сургууль руугаа явахын өмнөх өдөр нь Гоо Марал Чинбатын гэрт нь ирээд ээж аавтай нь танилцсан байна. За ингээд ер нь бол 2 удаа л уулзсан. Тэгээд тухайн үед интернет тэр бүрчлэн хүмүүс хэрэгэлдэггүй байсан болохоор Хөх хотод сурж авах хугацаанд Гоо Маралтай холбогдоод ээж аавдаа хил үг дамжуулах, мөнгө төгрөг явуулах ч юм уу иймэрхүү асуудлуудаа шийддэг байсан. Алсын зайны үерхэл хийж исэн юм байна. За тэгээд талигач 8 дугаар сарын 2-нд Монголд зуны амралтаараа буцаж ирээд Гоо Маралтай 3 дахь удаага уулзсан. Тэр үед нь Гоо Марал талигачийг ээж аавтайгаа танилцуулъя гэд гэртээ урьсан юм байна. За ингээд талигач залуу өөрийнхөө аав ээжэд хэлээд зөвшөөрөл аваад хон хэрээдийн Инх Батын гэрлүү бэлэгсэлт аваад явж очсон. За ингээд шөнийн 12 цаг болсон ч гэсэн хадамтайгаа танилцахаар явсан залуу гэртээ эргэж ирээгүй. Ээжийнх нь хувьд санаан зовоод байж атал гэрт нь цагдаа нар ирж ээжд нь хүн нас барсан тухай аимшигт мэдээг дуулгасан байна. За юу болсон бэ гэхээр тухайн орой хон хэрээдийн Инх Бат өөрөө охиныхоо найз залууг Баянзүрх дүүрэгт байрлах цэргийн төв эмнэлэгт хүргэж ирсэн. За хохирогч Чинбат эмнэлэгт хүргэгдэж ирээд тусламж авч чадалгүй их хэмжээний цус алдаж тухайн үед уг хэргийг Инх Бат Pajero маркийн автомашинда охин Гоо Марал түүний найз залуу бүгд найрамдах Хятад ард улсад анагаах ухааны их сургуульд сурдаг Чинбатын хамт явсан бөгөөд охин нь буу алдаж найз залуугаа шархтуулсан гэсэн мэдээлэл анх гарсан. За хэрэг гарсан даруйд бол Инх Бат болон түүний охин Гоо Марал нарыг урьдчилан хорих төвд саатуулсан ч гэсэн Гоо Марлын биеийн байдал нь сайнгүй байсан учраас 1 сар орчмын дараа Батлан даалтанд гарсан байдаг. За ингээд энэ хэрэг бол шийдэгдээгүй 6-аас 7 сар яваад с ิจ гтнүүдийн мэдүүлэг бол хид хідэн удаа зөрсөн. Мөн л прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байсан юм байна. За анх бол Гоо Марлыг буу алдаж хохирогчийг шархтуулсан гэж байсан ч задлан шинжилгээгээр 3 удаа буудуулсан гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ Гоо Марал хэлэхдээ би биш буцсан гэж анх өгсөн мэдүүлгээсээ буцсан. За ингээд ер нь бол хэрэгт Инх Бат холбогдолтой болсон байгаамаа. Тухайн үед бол энэ мэдээлэл нийтэд задарсны дараагаар хүмүүс бол 2 янзын таамаг гэх юм уу яриа гаргаж байсан. За эхнийх нь болохоор Инх Бат хятадуудыг үзэн яддаг тэр үзлээсээ болоод хохирогч залууг хятадд сурдаг. Тэгээд хятадаар ярьдаг гэж буудсан гэж зарим хүмүүс нь ярьж байсан бол харин нөгөө талынх нь хүмүүс болохоор эдний охин Гоо Марал нь өмнөх эхнэрийнх нь дагвар охин байсан. Тэгээд энэ хоёр аав охин гэдгээс өөр харилцаатай байсан. Тэр нь энэ хэрэг гарах шалтгаан болсон гэсэн яриаг хүртэл гаргаж байсан юм байна. Гэхдээ Гоо Марлыг түүний төрсөн охин гэдгийг батлах хүмүүс ч бас цөөнгүй байдгийн байлээ. За ингээд Баянзүрх дүүргийн шүүхээс хон хэрээдийн Инх Батад 2008 онд цаазын ял оноосон. Тэрээр эхлээд би та нараас аймаг гуйхгүй гэж хэлж байсан ч гэсэн хэсэг хугацааны дараа ял
ялын хэмжээгээ зөвшөөрч нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу шүүхээс түнд холбогдох хэргийг нь хилэлцэж үзээд цаазын ялыг нь 25 жилийн хорих ялаар сольсон байдаг. За ингээд Даяар Монгол Хөх Монгол бүлэгмүүдийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч асан энх баярын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан зохиолч энх бат Тахир Соёотын гянданд хоригдож байсан нь ихэнд уншиж өгсөн нийтлэл дээр дурдгдсан байна. Тэрээр 5 жил орчим гянданд хоригдсныхоо дараа дэглэм буурч чанга дэглэмтэй 415 дугаар хорих анги буюу хүмүүсийн хэлж сурснаар Майнтын хориход дахин 5 жилийн ялыг эдлээд 2017 оны 10 дугаар сарын 5-нд суллагдсан. Улсын их хурлаас шинжилэн баталсан эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хугацаанаас өмнө тэнцэнгээр суллсан байдгийм байна. Харин Гомарл гэх эмэгтэйгийн хувьд Бурханчлам Пүрэв Батын дэргэд бурхан бүтээдэг, зээгт наамлаар бурхан уралдаг ажил хийдгээ гэсэн мэдээлэл бас харагдаж байсан. Түүнийг талигаач найз залуугийнхаа хүүхдийг нь гаргасан. Тэгээд буудуулж нас барах үед нь бие давхар байсан гэж түүний аав энх батас өөрөө ярьсан байт юм байна. За ингээд дараагийн хүн болох Минтхүүгийн тухай ярилцъя. Догоос 15 жилийн өмнө буюу 2009 онд BSB сервис компани Касин Нярван их хэмжээний мөнгө аваад сураггүй байна гэсэн мэдээлэл олонний анхаарал татаж хүмүүс 39 сая төгрөг аваад зугтсан гэж тэр Нярв эмэгтэйг хардаж байсан. Мөн түүнийг алга болсонтой түүний нөхрийг нь холбож шалгаж байсан. Гэхдээ мөнгө авч алга болсон өдрөөс нь хойшоогоо сар гарангийн дараа тухайн Нярв эмэгтэйгийн цогцыг Төв аймгийн Жаргалан цумын нутгаас модоор хучаад ингээд орхисон байхыг нь олсон. За тэгээд энэ хэргийг Минтхүү гэгч үйлцэн болохыг нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоосон байна. Минтхүүгийн хувьд гэх юм бол хан уулд үүрэгт эхнэр 2 хүүхдийнхаа хамт амьдардаг. 1965 онд төрсөн, хэрэг үйлдэх үедээ 44 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байсан юм байна. За өмнө нь бол 2008 оны 3 дугаар сард эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгээр ял шийтгүүлж байсан. Минтхүүгийн эхнэр нь хохирогч эмэгтэйгийн хуурай эгч нь байсан. Мөн Минтхүүгийн баз хүргэн нь тухайн BSB сервис компани захирал байсан гэсэн мэдээлэл байсан. За хэрэг болсон өдөр буюу 2009 оны 2 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн нутагт байрлах BSB сервис компани Касин Нярвыг захирал үлдэгдэл мөнгө аваад хүрээд ир гэж байна гэж хэлээд хуурам мэхэлж ажлаас нь гаргаад Минтхүү өөрийнхөө эзэмшлийн Делика загварын машинд суулгаад Теди төвийн баруун талд авч очсон. Машин дотроо ороолтоор хоолойг нь боосон. За тэгээд скотчер амыг нь дараад тархинд нь маш хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч үхэлд хүрсэн гэсэн шүүх шинжилгээний хариу гарсан байгаа. Хохирогчийн тархинд гэмтэл учруулахдаа бүр гавлын асыг нь тэр чамархаа хэсэгт нь гэмтээсэн буюу онц харгас хэрцгий аргаар шунхаан сэтлэр санаатаа алсан нь тогтоогдсон юм байна. Тухайн компани Касин Нярвууд нь бол биедээ хийн гар буу авч явдаг байсан. За хохирогч эмэгтэйгийн явж исэн гар бууных нь бөхсөөр толгоор нь олон удаа цогсон байх магадлалтай гэж шүүхийн шинжилгээгээр дүгнсэн байдаг. Минтхүүгийн хувьд хохирогчийн цогцыг машиныхаа хойд суудалд авч яваад Төв аймгийн Жаргалан цумын нэлээд модтой хэсэгт аваачиж нуусан. Хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлээд цүнх хувцас гээд хохирогчийн хувийн зүйлийг нь бүр өөр газарт Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын нутагт өндөр худаг гэдэг газар аваачаад шатааж устгасан. Мөн хийн гар буугийн задлаа энд тэнд тарааж хайсан байгаа. Хэрэг үйлдэх үедээ бол Минтхүү арх согтууруулах ундааны зүйл бол огт хэрэглээгүй ирүүлсэн. Минтхүүгийн хэрэг үйлдэх болсон шалтгаан нь болохоор санхүүгийн асуудалтай байсан. За тухайлах юм бол баз хүргэндээ буюу тухайн компанийн захиралт нь 10 сая төгрөг, за тэгээд өөр нэг хүнд 9 сая төгрөг, банкнаас 5 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй байсан. Бээжинд сурдаг хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлөх шаардлагатай байсан гэж шүүх хурлын үеэр өөрөө ярьсан байдаг. За тэгээд энэ гэмт хэрэгт Минтхүүгийн нэг найзыг мөн хамтран үлдсэн гэж шалгасан. Учир нь гэх юм бол Нярв эмэгтэйг хөнөөчөөд Минтхүү өөрийнх нь нэг найзыгаа дуудсан байгаа. За тэр найздаа 1 сая төгрөг өгөөд хоёулаа энэ эмэгтэйг жижиглээд заамарт аваачаад хаях уу гэж асуусан гэсэн. Харин найзынх нь хувьд болохоор би шашин шүтлэгтэй хүн учраас хүний цогцост гар хүрхгүй, царайг нь хармааргүй байна гэд мөнгийг нь аваад хэргийн тухай хүнд хэлэлгүй нуун далталж байсан юм байна. За ингээд энэ хэргийг
Чингэлтэй дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан хилэлцээд Мэнтгүүд цаазаар авах ял оногдуулсан. Мөн хохирогчийн ар гэрт нь 8 сая төгрөг олгуулахаар болсон. BSB сервис болохоор 39 сая төгрөгийг нь төлөвлөхөөр шийдвэрлсэн байдгийм байна. Гэвч Мэнтгүү бол мэдээж давж заалцсан. Нийслэлийн давзаалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр нь үлдээсэн ч гэсэн дахин улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ анхан болон давзаалдах шатны шүүхээс Мэнтгүү тэр оногдуулаад байсан цаазын ялыг нь бол хэвээр нь үлдээсэн юм байна. За Мэнтгүүгийн зургийг нь бол яаж ч хайгаад олж чадаагүй. За мөн цаазаар авах ялыг нь хэвээр нь үлдээсэн гэснээс цааш бол ямар нэгэн мэдээлэл олдоогүй. Мэнтгүүгийн хэрэгээс нэг их худалгүй манай улс цаазын ял гүйцэтгэхээс татгалцсан болохоор цаазаар ахуулаагүй байх магадлал маш өндөр. Манай улсын хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэх ажиллагааг нь бол байнгын нууцлсаар ирсэн. За албан бус их сурвалжийн хэлж байгаагаар цаазаар ахуулах гэж байгаа хүнийг ард дагдснаас нэг удаа буудаж тэр сум нь яг тархинд нь орсон байна уу үгүй байна уу гэдгийг шалгах үүднээс чамархаа хэсэгт нь буудаж ялыг гүйцэтгэдгээ гэж бичсэн байсан. Гэхдээ яг ял гүйцэтгэх хугацаа, газар, тогтоол гүйцэтгэгчид болон оролцогчд нь бол бүгд нууцлагдсан байдаг. За хамгийн сүүлд 2005 онд цаазаар авах ялыг хэрэгжүүлсэн гэсэн мэдээлэл байсан. Цаазлуулж байгаа этгээдийг урдаас ухаж бэлтгэсэн нүхэнд ямар нэгэн оршуулах зан үйл үлдэхгүйгээр булдаг гэсэн мэдээлэл бол харагдчихсэн. Тухайн цаазлуулж байгаа ялтныг ар гэрийнхэнд нь мэдэгддэггүй. Зөвхөн цаазын ялыг нь гүйцэтгэснийхаа дараа тогтоол гүйцэтгсэн гэсэн бичиг гэрлүүн илгээдэг. За халахын шоронд гэд номонд цаазын ял гүйцэтгэхдээ буутай 3 хүн, нэг эмч, тогтоол унших 1 хүн байдаг гэж бичсэн байсан. Оршуулах нүхний өмнө буудаад эмч нь судсыг нь барьж нас барсан эсхийг нь шалгадаг. Харин нөгөө хүнийг буудсан 3 хүнд хүний амнаас хөнөөснийг нь цагаатгаж байна гэсэн тогтоолыг 1 хүн уншиж өгдгөө гэж бичсэн байт юм байна. Хамгийн гол нь нөгөө цаазлуулсан хүний цогцсыг ар гэрт нь өгдөггүй байсан учраас хүний эрхийн байгууллагуудын зүгээс нэлийн шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэгээ энэ нь болохоор бас Монгол улс цаазын ялаа халсан шалтгаануудын нэг гэж үздэм байна. Миний бодлоор бол гэмт хэрэгтнүүдийг яг тэр гянданд ганцаарчлан хорж буйн өөрийнхөө тэр нүглийг бодож ухамсарлах. За тэгээд алдаагаа бусдаас биш өөрөөсөө хайх, цаашлаад тэр үйлдсэн хэрэгээ бодож өдөр бүр тэр сэтгэл зүгээрээ тарчилж өдөр хоногийг өнгөрөөх нь жинхэнэ тохирсон шийтгэл нь байх гэж бодож байна. Хамгийн гол нь хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хугацаанаас нь өмнө суллах нь бол байж бошгүй зүйл гэж би боддог. Хүний аймнаас хөнөөчөд 10 жил, 20 жил шоронд суугаад гарч ирээд бид нартай нэг гудамжинд алхаад явах бол үнэхээр байж бошгүй зүйл. Тийм болохоор цаазын ял байхгүй дээр биш, хорих хугацаан дээрээ бид нар цаашдаа анхаарах нь зүйтэй юм болов уу гэж би бодож байна. За тэгээд та хэд надтай санал нэг байна уу үгүй байна уу бичиж үлдээгээрэй. За ингээд үргэлжлүүлээд ярих хүн бол Булган аймгийн Тишиг суманд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн махан толгой хочтой Тулгаа гэх этгээд байгаа. Тулгаагийн хувьд бол хэдэн онд төрсөн гэдгийг нь бол мэдэж чадаагүй. Өмнө нь 2006 онд хулгайн хэрэгээр 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлжсэн. Дараа нь 2009 оны 3 дугаар сард Булган аймгийн Хутаг өндөр суманд оройн цагаар ганц нэгээрээ явж байгаа эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дээрэмдсэн гэх хэрэгээр шүүхээс 4 жил 9 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлжсэн. Гэхдээ ялаа эдлээд 4 сарч болоогүй байхдаа ерөнхийлөгч Элбэг доржийн санаачилсан улсыг хурлаар баталсан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаад өршөөлөөр суллагдсан байна. 4 сарч болоогүй байхдаа. Уул нь бол тухайн өршөөл үзүүлэх тухай хуулийнхын 4-ийн 4 дээр зааснаар хүндөвтөр төрлийн гэмт хэргийг анхудаа үлдээж хорих ялаар шийтгүүлсэн бол идлээгүй үлдсэн ялыг нь өршөөн хилтрүүлнэ гэж заасан байсан. За өөрөөр хэлэх юм бол анх удаага хорих ялаар шийтгүүлсэн хүн суллагдах ёстой байсан юм байна. За тухайн үед болохоор өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэнд нь шүүх, прокурор, өмгөөлөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд 12 салбарын хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг ялтны хувийн хэргийг нэг бүрчлэн үзэж хууль ёсоор өршөөл үзүүлэх тэр ажлыг зохион байгуулсан. Хорих анги цагдан хорих баривчлах байрнуудаас нийт 902 хүн суллагдаж байсан юм байна. За тэгээд тухайн үед суллагдсан хүмүүсийн нэг болох махан толгой хочод Тулгаа суллагдаад 1 сарч болоогүй байхдаа
удаа 2009 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Тишиг сумын 3 дугаар багийн нутаг Баруун Булан гэх газарт нутаглаж байсан айлд ороод гэртээ харгалзах том хөнгөө үлдсэн 13 настай охиныг унтаж байхад нь хүнжлэнд боож авч гараад хээр аваачиж бэлгийн хүчирхийлэл үлдсэн. Мөн 57 удаа заа зурдаж, зодож, зохиж, гимтээгээд тэгээд нуурын усанд живүүлж амнасыг нь онц харгас хэрцгийгээр санаатай хөнөөсөн байдгаа. За зарим нэгэн мэдээлэл дээр бол 21 удаа гимтэл учруулсан гэж бичсэн байсан. Зарим дээр нь бол 57 гэд бичсэн байсан. Яг аль тоонд баттай гэдгийг нарийн хэлж чадахгүй байна. Насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг болохоор хуулийнхаа дагуу шүүх хурал нь бол хаалттай болсон юм байлээ. Ямар ч байсан хохирогч охины аавынх нь өгчээсэн ярилцлагыг уншлаа. Тулгаа гих хүн хэлэхдээ хохирогч охин өөрөө нуурлуу гүгээд орцоон гэж гүрэж исэн байгаа. Тэгээд дараагаар нь мэдүүлгээ өөрчлөөд хийсэн хэрэгээ нуунд алдлахын тулд охиныг нуурлуу аваачиж толгоон дээрээс нь дарж агаад живүүлсэн гэж хэрэгээ хүлээсэн. За охиныг живүүлчээд айлын өвлжөөнд очиж нуугдаж хонсон байгаамаа. За ингээд бол тулгаад 3 шатны шүүхээс тухайн үеийн ялын дээд хэмжээ буюу мөн цаазаар авах ял оногдуулсан. За шүүх хурлын үеэр түүний гаргаж байсан зам байдлыг бол хүмүүс дүгнэхдээ дээгүүр хараад бараг тайзан дээр дуулах гэж байгаа дуучин шиг байсан гэж хэлжсэн. Мөн шүүх хуралд оролцохдоо савхин хүрэм өмсцөн тэгэнгүүтээ богц ажилтсан орж ирсэн гэж бичсэн байсан. Шүүх хурлын үеэр эцсийн үгээ хэлэхдээ талигач охины аавынх нь бүр яг өөдөөс нь харж агаад цагаана ахаа дүүгээ уучлаарай гэснээ шүүгч нарт би гин буруугаа ойлгож байна. Бүх шатны шүүхээр надад цаазын ял оногдуулсан ч гэсэн ерөнхийлөгч миний амийг өршөөчихнө гэж хэлсэн байсан. За цаазын ял авсан хүн ерөнхийлөгчөөс 1 удаа өршөөл хүсэж болдог гэдгийг та бүхэн мэдж байгаа ах. Тэр ч утгаараа тулгаагийн өргөдөл хүсэлтийн дагуу ерөнхийлөгч элбэгд орж өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд тулгааг цаазаар авах ялаас өршөөл үзүүлсэн. Тэгээд эхний нийтлэл дээр дурддагцснаар тулгаа тахир соёотын гянданд хоригдож байгаа нь тэр юм байна. За харамсалтайгаар амиа алдсан талигач охины аав цагаан хүү гэж хүн хид хідэн ярилцлага өгсөн байдаг. За тэрээр хүүхдийг манд хүчирхийллээ, заазуурдлаа, живүүллээ, ийм хүнийг өршөөхгүй байх гэж найдаж байсан. Намайг амьд байгаа цагт бол алуурч надтай зэрэгцээд явах учиргүй. За тэгээд өөрийнх нь хувьд бол энэ байр суурин дээр өхөн өгтлээ бат зогсно гэдгээ илэрхийлсэн. Бас амийг амиар солино. За аргаа барах юм бол алуурчин тэр тулгаа гих хүнийг би өөрөө хөнөөнө гэж хэлсэн байдаг. Мөн тулгааг Булган аймгийн урдаа барьдаг өмгөөлөгч талигач найдангуй өмгөөлж байсан. Тэрээр хэлэхдээ 40 жилийн турш өмгөөллийн ажил хийхдээ ийм жигшүүрт хэрэг өмгөөлж байсангүй харамсаж байна гэж хэлсэн байт юм байна. За ингээд дараагийн хүний хэрэг болохоор Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо буюу Дамб Даржаагийн 10 дугаар гудамжнаас 2009 оны 3 сарын 27-ны баасан гарагт 40-50 орчим насны эрэгтэй хүний тасарсан толгой олдсон. За ууг цогцсны толгойг болохоор цагаан өнгийн шуудаанд боогоод хар өнгийн гялгарт хооронд хийсэн байдалтай байсан. За Сүхбаатар дүүргийн цагдаа нар тухайн гудамжинд шалгалт үзлэг хийгээд маргааш нь буюу 3 сарын 28-нд ойролцоо байх нэгэн жалганаас толгойгүй хүний бие олсон байгаа. За шалгалтаар олдсон толгой болон их бие нь нэг хүнийх бөгөөд хохирогчийн толгойг нь биенээс нь хөрөөдөж салгасан болох нь тогтоогдсон. Тэгээд энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хилтэс болон эрүүгийн цагдаагийн газраас шалгаж агаад 4 хоногийн дотор хэргийг үйлдсэн инхээ гих хүнийг баривчилсан. За инхээ нь болохоор 1961 онд төрсөн. Хэрэг үйлдэх үедээ 48 настай байсан. Увс аймгийн Харьяат юм байна. Тэгээд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо. За сэлхийн задгаад оршин суудаг тодорхой эрхэлсэн ажилгүй хилийн зэрэгт алба хааж агаад 2002 онд халагдсан. Бэлтгэл дид хурандаа цолтой гэж тухайн үед Gov сайт дээр нийтэлж байсан юм байна. Харин хохирогчийн хувьд гэх юм бол инхээтэй нэг нутгийн хүмүүс хаяа хамт уулзаж архитаар суудаг. Бие биенийхээ гэрээр орж гардаг байсан. Тэгээд энэ хоёр архиуж агаад маргалцсны улмаас инхээ галын шилээвэр төмөр аваад чамархаад нь цохиж хүнд гэмтэл учруулсан. Тэгээд дараагаар нь толгойг нь их биенээс нь салгаад тус нь хайсан гэдгээ бас хэлсэн байна. Харин дараагийн хүн болохоор эхнэр нөхөр хоёрыг тамлаж гэртээ шатаасан Цэрэнд орж гэж хүн байгаа. Цэрэнд орж болохоор 2009 оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Үс хонзонгийн сэтлэр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суух Нагац эгчийнхэн гэрт
гэрт очоод хүргэн ахыгаа сүхээр завчиж алсан. Дараагаар нь өөрийнхөө нах зэгчийг хоолойн тус газар нь эхлээд хутгаар хатгаж гэмтээсэн. Тэгээд хоолойг нь боож хүч хэрэглээд нөхрийнх нь цогцсны хажууд тарчлаан зовоож бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Тэгээд дараа нь амь насанд нь хүрсэн юм байна. За ингээд цэрэнд орж нах зэгчийгээ болон түүний нөхрийг онц харгас хэрцгийгээр алсныхаа дараа хэрэгээ нуун далтлах зорилгоор байшингийн шатааж зүгтсэн юм байна. Түүний хувьд гэх юм бол энэ хэргийг үлдэхдээ 23 настай байсан. Мөрдөн байцаалтад төгсөн мэдүүлэгтээ хэрвээ хүүхэд нь гэртээ байсан бол хүүхдийг нь ч бас алах байсан гэж хэлсэн байсан. За тэгээд түүнд бол 2 хүнийг санаатай алсан. Хүний эд хөрөнгийг галдан шатааж хохирол учруулсан гих зэрэг олон зүйл ангиар ял оноосон. За түрүүн бүгдээрээ ярьсантэй цаазын ялаа гүйцэтгэсэн эсхийг нь бол мэдгүй нууцлалтай байгаа. Гэхдээ 2011 онд Тахир соёотод хоригдож байсан гэхээр цаазаар ахуулаагүй байх магадлал бол маш өндөр байгаа. За дараагийн кейс болохоор нийтлэл дээр маань хилчдийн гих тодтголтой гэж дурддагцсан оюун болд лавагж ав тулга нар байгаа. Миний хувьд гэх юм бол цэргийн албанд үлдэгдсэн гэмт хэргийг хүн амны хэргийн тухай 20 дугаар дугаар дээр дурдаад өнгөрч исэн. Тэр дугаарыг сонсоогүй хүмүүс айхан бол бас карт хэсэг дээр холбоод оруулчих очиж сонсоорой. За энэ 3 байлдагч яагаад гянданд хоригдож байгаа вэ гэхээр 2009 оны 11-р сарын 22-наас 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хилийн цэргийн байлдагч оюун болд лавагж ав тулга инх жаргал гээд 4 цэрэг харуулын дарга болон гэрээд хилчин 2 хүний амь насыг хөнөөсөн. Тэгээд дараагаар нь 2 цагийн үед застав дээр очиод заставын орлогч дарга, ахлах дислэгч, гэрээд хилчингээд 4 хүнийг тодорхой шалтгаангүйгээр буудаж нэлийн хүнд гэмтээсэн. Тэгээд цаашлаа заставын ангийнхаа фургон маркийн автомашиныг асаагаад цэргүүдээ барьцаалаад Сэлэнг Дархан уул аймаг руу чиглэж явсан байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс болохоор нисдэг тэрэг болон автомашинаар тэр хэдийг бүслээд цэргүүдийн ээжүүдийг нь цагаан хоолоогоор яриулаад 2 цаг орчим ухуулах алхам хийснийхаа эцэст дахин буун дуу гаргалгүй тэр дөрвийг саатуулж чадсан байдгаа. Шүүхээс болохоор оюун болд лавагж ав тулга 3-т цаазаар авах ял харин инх жаргалд болохоор 25 жилийн чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял идэлүүлэхээр ийм тус ял оноож ягаад өөрчлөөд оюун болд лавагж ав тулга 3-ийн нөгөө цаазаар авахулах ялыг нь 25 жил гянданд хорих ялаар шийтгсэн байд юм байна. За ингээд оюун болд лавагж ав тулга 3 гянданд ялаа эдэлж байгаа нь. За оюун болд тулга 2-ийн хувьд бол нэлээд олон ярилцлага өгсөн байдаг. Тэгээ би бас цэрэгт болсон гэмт хэргийн тухай part 2 гээд оруулъя гэсэн байгаа. Сонсогч нартаас өртөөл яваад байна. Тэгээ энэ хэргийн тухай part 2 дээрээ дэлгэрүүлээд яриад өгье гэж бодлоо. За тэгээд өнөөдрийн дугаар дээр дурддагцсан гэмт хэрэгтнүүдийн тухай та бүхэн ямар санал бодолтой байна бичиж үлдээгээрэй. За ингээд төгсгөлд нь бас нэгэн ярих зүйл байгаа. Хүний амь насыг хөнөөсөн хүчирхийлэгч хэрэгтнүүдтэй яг тулж харьцдаг 20 ангийн алба хаагч хянагч нарыг бол дуртахгүй өнгөрөөж болохгүй бах. За хоригдлуудын хувьд дээр дурдсанчлан сэтгэл санаа нь үргэлж тогтворгүй байдаг болохоор амиа хорлох орлого хийдэг, хоол унд идэхгүй байдаг. Тэгээд орилж чарлах бол зүгээр инүүхэнд гэсэн. Зарим нэг хянагч нарыг бол сэтгэл санаагаар хүртэл дарамталдаг хоригдлууд байдаг. Жишээлх юм бол хөө ихнэр чи өөр хүнтэй явж байгаа штэ. Чи тэгэхэд энд юу ч мэдгүй хохин энтер гэх мэтэр өддөг байдал бол бүр зүгээр цөөнгөө байдаг гэсэн. 20 ангийн уур амьсгал энерги бол ямар байхыг бол дурдаагүй хинч ойлгож байгаах. За ялангуяа гянданд тийм газар ажиллаад эрүүл өвчтөд мэддэхгүй тэр үлийн үрээ эдэлж байгаа тэр хүмүүсийн дүр төрхийг байнга хараад хоногийн 24 цагийг хамт өнгөрөөлж ажиллах бол тийм ч амар биш. Тэгээд дуртай аавын хүн бас очиод хийчдэг ажилч бас биш байх. Өнөөдрийн байдлаар бол Монгол улсад нийт 41 хорих анги үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэр бүгдэд ажиллаж байгаа хүмүүстэй хэрвээ олж сонсох юм бол та бүгд мундаг байгаа шүү, баярлаа гэж хэлье. Мэдээж гэмт хэргийн тухай ярьж байгаа болохоор гэмт хэргийг тойрсон сэдвтэй тэрхий лам зарах шүүхийн тухай ярьж байгаа болохоор цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллага тэр хууль хүчний байгууллагуудын муу байгаа зүйлийг бол ярих шаардлага бол хүсээгүй надад гарч ирдэг. Тэгээ угаасаа хууль хүчний байгууллагын ажиллаж байгаа салбар нь өөрөө маш их хил амтай. Тэгээд маш хүнд мөртлөө нийгмийн тэр эмзэг сэдвүүд дээр ажилладаг учраас сэтгэл хөдлөлтөй байгаа
тохирогч нар, за тэгээ сонсож байгаа, уншиж байгаа бид нар тэр алба хаагч нарыг одоо сайн ажиллахад нь анзаарч харж саашаа чадахгүй байж ээж нэг алдаа хийхэд нь бол дэндүү одоо анхаарал хандуулдаг тохиолдол бол маш олон байдаг. Тэрийг ч бас би мэдж байгаа. Тэгээд уулын мод урттай богинтой байдаг шиг тэр хууль хүчний байгууллагуудын ажилчид дотор бол чимээгүйхэн ажлаа маш сайн хийгээд бидний аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж байгаа олон яг бид нартай адилхан хүмүүс байгаа. Нэг дутагдал гаргасан хүнээс болоод олон мянган хариуцлагатай одоо алба хаагч нарын нэр хүнд унжина гэдгийг сонсогч та бүхэн маань бас ойлгож наантай цаантай бодож байгаарай гэж хүсмээр байна. За ингээд өнөөдрийн нэмэлтээр бэлтгэсэн дугаараа энэ хүрээд дуусгая. Маш олон сэдвүүдийг ярьсан, маш урт тэгээд магадгүй нуршсан дугаар болсон байх гэж бодож байна. Тэгээ энэ хүртэл надтай хамт байсан та бүгдэндээ маш их баярлалаа. Гяндангийн тухай, цаазын яалны тухай, тэгээ дээр дурдсан гэмт хэрэгтнүүдийн тухай, цагтаа хүчний байгууллагын ажилчдын тухай ямар үзэл бодолтой байна. Санал сэтгэгдлээ харамгүй бичиж үлдээгээрэй. За тэгээд эх 7 хоногийн 4 дахь өдөр шинэ дугаараараа эргэж уулзтлаа. Түр баяртай сонсогчдоо.